Босооч дээ. Өглөөний минь Брайан. Чи физикийн докторын зэрэг хамгаалах гэж байгааг ухаарч байна. Сайн уу? Сайн уу? Шинжлэх ухаан. Дүрслэх хөрлөг. Сууд ухаантнуудын газар. Би сансар судлаач. Сансар судлаач гэж юу вэ? Би сансар окторгой болон цаг хугацааны холбоог судалдаг юм. Гайхалтай нэгдмэл холбоо юм. Стивен Хокинг холбогдож чадлаа. Дараагийн агуу их өөрчлөлт хизээ ирэхийг бид мэдхийн аргагүй юм. Мөн хэн авчрахыг ч мэдэхгүй шүү дээ. Энэ бүгдийг өөрчилсөн юм. Хэрвээ би цаг хугацааг ухрааж ертөнц бий болсон тэр эхлэл дээр очивол юу болох вэ? Цагийг зогсоохгүй юу? Цагийг зогсоох гинэ. Судлаад бай. Би яаж гэдгийг мэдэхгүй байна. Чи удахгүй ойлгох болно. Эргээд угаарай. Тэр хаана вэ? Энэ өвчнийг хөдөлгөөний мэдрэлийн эцсийн гэмтэлгээд юм. Амьдрах хугацаа 2 жил байдаг. Бид хамтдаа эцсийн мөч хүртэл байх болно. Энэ бүх зүйлд нөлөөлнө шүү дээ. Чамайг ирээдүйд юу хүлээж байгааг мэдэх аргагүй. Энэ өвчин чамд их хүн дээр тосох болно. Гэхдээ би тэрэнд хайртай. Харин тэр надад хайртай. Бид энэ өвчний эсрэг хамтдаа тэмцэх болно. Амжилт хүсье. Яаж байна те? Зүгээрээ. За тэгэхээр цаг хугацааны эхэнд хар нүх байжээ. Үнэхээр сайн байна Стивен. Сайн байна. Сайн хийжээ юм чи. Итгэл найдвар бол бүх зүйл юм. Тэр уушигны өрөвсөлтэй. Тэрнийг амьд байлгах ганц боломж нь мөгөөрсөн хоолойд мэс засал хийх хэрэгтэй юм. Тэр чадах болно. Намайг Стивен Хокинг гэдэг. Энд чинь Америк дуудлага. Та нарт асуудал байна уу? Амьдрал бол хамгийн үнцэнтэй. Бүх саад бэрхшээлийг үл хайхран тэмцэж байгаа Стивенийг харахад маш их сэтгэл хөдлөлт юм. Ховийн амьдралдаа болон шинжлэх ухаанд олсон амжилтаараа. Хайр бол хамгийн эрхэм нандин. Хүний хичээл зүтгэлд хил хязгаар гэдэг ойлголт байх ёсгүй. Хэдий амьдрал хатуу чанга ч гэсэн амьдрал болон итгэл найдвар байсаар байх болно. Баярлалаа. Уучлаарай, чи ямар нэг юм хэлсэн үү? Амьдралын онол. Би баярлалаа гэж хэлсэн юм.